Малын генетик нөөцийн байдал болон 2025 оны мал төлөлтийн талаар танилцуулах болно. Монгол улсын мал сөрөг 2024 оны жилийн эдсийн нийт дүн 57.6 сая толгой тоологдсны 4.7 сая надуу, 5.1 сая нөхөр, 480.6 мянган тэмээ, 24.5 сая нь хонь, 22.9 сая нь ямаан сөрөг байна. Нийт мал сүргийн дотор хонь 42.5%, ямаа 39.8%, үхэр 8.8%, адуу 8.1%, тэмээ 0.8%-ийг тус тус эзэлж байна. Манай орны байгаль цаг уурын уур амьсгалын онцлогт тасан зогтсон хоньны 15 үйлдвэр, ямааны 9 үйлдвэр, үхрийн 5 үйлдвэр, тэмээний 5 үйлдвэр, адууны 3 үйлдвэр батлагдаж, сайжруулагч үндсэн цөм сүргээр тус тус ашиглагдаж байна. Танилцуулга явуулаарай. Тэнд явж байгаа тийм. За. Монгол улсад өсгөн үржүүлж байгаа нийт мал сүргийн 96.2-оос 99.7%-ийг манай Монгол улсын уугуул үйлдвэр омгийн мал 0.3-аас 3.8 хүртэл хувийг гадаад улсаас импортлсон цэвэр үйлдвэрийн болон тэдгээрээр сайжруулсан эрлиз мал тус тус эзэлж байгаа. За, нэгдсэн үндэсний байгууллагын биологийн олон янз байдлын конвенцэд Монгол улс 1993 онд нэгдэн орсон 2017 онд малын генетик нөөцийн тухай хуулийг баталснаар малын генетик нөөцийн төлөв байдлын үнэлгээг малын төрөл тус бүрээр 3 жил тутам шинжилэн хийж үр дүн засгийн газар танилцуулан улмаар нэгдсэн үндэсний байгууллагын хүн сүдэн аж ахуйн байгууллаганд иргэдэх хүн сүдэн аж ахуй генетик нөөцийн хороонд хүргүүлдэг болсон. Монгол улс малын генетик нөөцийн төлөв байдлын үнэлгээг олон сарчлалын дагуу анх 2000 онд хийсэн бол сүүлд 19-с 20 онд шинжилэн сайжруулж нэгдсэн үндэсний байгууллагад тайлбарласан болно. За, малын генетик нөөцийн үнэлгээнээс үзэхэд Монголын уугуул үйлдвэрийн үхэр, тэмээ, хонь, ямааны генетик тогтцоос ашиг шимийн хувьд эрсдэлгүй. Адууны 30.8% ашиг шимийг чиглэлийг наривчлан тогтоох шаардлагатай гэж шинжээчдүүд дүгнсэн. Өөрөөр хэлбэл манай орны уур амьсгалын нөхцөл дасан зогтсон үхэр, тэмээ, хонь, ямаан сүргийн хувьд генийн өрмөц тогтцыг хадгалахад тооны хувьд хангалттай популяц байгаа бөгөөд ашиг шимийн чиглэлийн харьцангуй доктортой хадгалагдаж байна. Харин нийт адуун сүргийн 31 орчим хувь нь ашиг шимийн чиглэл болон генетик шинж тэмдгийн наривчлсан судалгаа явуулж дараах дүгнэлтийг гаргах шаардлагатай. Учир нь сүүлийн 20 жил нийтдээ Монгол улсад 5200 орчим англи, араб, ахалтекин, бодионы, орлов, кабрдин, хаттирч, Оросын хаттирч зэрэг үйлдвэрийн адуу гадаад улсаас импортоор авч Монголын адууны хурдлагч чадрыг нэмэгдүүлэх чиглэлд үржүүлгийн ажил явуулсантай шууд холбоотой ийм үзүүлэлт гарч байна. Бусад төрлийн малын тухайд гадаад улсаас авч цэврээр үржүүлж байгаа болон үндсэн сайжруулагчаар ашиглаж байгаа шинээр зохион бүтээсэн үйлдвэр омгийн малын тоо толгой цөөрсөн, ашиг шимэнд буурсан, генетик тогтцын зарим шинж тэмдэг өөрчлөгдсөн байх магадaltaй эрсдэлтэй гэж дүгнэсэн. Ялангуяа Монгол улсад үржүүлж буй үйлдвэр омгийн хоньны 18.5% нь эрсдлийн түвшинд байна. Эрсдлийн түвшинд байгаа үйлдвэрт нарийн наривтер ноос тал нутгийн цагаан, бүдүүвтер ност, байдраг үйлдвэр, алтан булаг, жаргалт үржлийн хэсэг, торгууд үйлдвэрийн хэсэг, буржгар хурганы арьсны сүмбэр үйлдвэрийн хоньыг эрсдлийн түвшинд багтаасан байна. Эдгээрээс 2025 оны 5 дугаар сарын байдлаар байдраг үйлдвэр, жаргалт үйлдвэрийн хоньыг хэв шинжийг хадгалсан бодгаал улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна. Ямаан сүргийн уугуул үйлдвэрээс 15 үйлдвэр омгийн 86.7% нь эрсдэлгүй, 13.3% нь эрсдлийн түвшинд гэж дүгнэгдсэн. Эрсдлийн түвшинд байгаа үйлдвэр омогт махиарч ноосны чиглэлийн өнжүүл үржлийн хэсэг, ноолуурын чиглэлийн гал шар омог тус тус багтсан байна. Цаашид ямааны тоог айжин бууруулж 20 сая орчимд барих, ямаан сүргийн генетик нөөцийг оновчтой ашиглах, ашиг шимийн гарц чанарыг сайжруулах, экспорт чиглэсэн ноолорон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогыг баримтлахыг зөвлөсөн болно. Эрхэм гишүүдээ мал сүргийн чанарыг сайжруулах, ашиг шимийн хэмжээг нэмэгдүүлэх, генетик нөөцийг хамгаалах, зохистой ашиглах чиглэлээр дараах арга хэмжээнд бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллахыг хүсэж байна. Үүнд нэгдүгээрт Монгол улсын генетик нөөцийн төлөв байдлын үнэлгээг наривчлан зохион байгуулж, гений дарааллыг тогтоож, дэлхийн мал амьтны генетик нөөцийн санд бүртгүүлэх. 2. Малын чанарыг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор мал аж ахуйг бүсчлэн төрөлжүүлэн хөгжүүлэх. 3. Хүн амын өс нэмэгдэж буй хүнсний хэрэгцээ хангах зорилгоор гадаад улсаас махны
сүүний болон мах сүүний чиглэлийн өндөр ашиг шимт цэвэр үйлдвэрийн үхэр түүний үр хөврөлийг импортлож төрөлжүүлэн өсгөх сайжруулагчаар ашиглах зэрэг арга хэмжээг та бүхний бодлогын болон төсөв санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байна. Хүндэт байнгын орооны гишүүдээ өргөжлүүлэн та бүхэнд 2025 оны мал төлөлтийн мэдээг тоймлон танилцуулъя. Монгол улс нийт 26.7 сая хээлтгч буюу уншичаа тэгээд хамтраад явах юм даа. 26.7 сая хээлтгч буюу төлөх насны малтайгаас 2024 онд хээлтүүлэгт оруулсан төлөвлөл зохих 24.2 сая их мал байна. Төлөвлөл зохих их малын 93.9 мянган толгой инг, 1.55 сая нь гүү, 1.91 сая нь үнэ, 10.9 сая нь им хонь, 9.72 сая нь им ямаа байна. 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар нийт төлөвлөл зохих их малын 73.4 төлөлдөж 10.7 сая төл хүлээн авч 17.5 сая төл боожиж бooжилт 98.7% явагдаж байна. Өмнөх хүний мөн үетэй харьцуулахад төлөлтийн хувь 14.9%-аар их, төл 5 саяар олон байна. Мал төлөлтийн бүсчилбэл баруун бүс 77.8%, зүүн бүс 63.7%, төвийн бүс 72.6%, хангаан бүс 74.1%-тэй үргэлжилж байна. Бид 25 онд нийт 23 сая орчим толгой төл хүлээн авах төлөвтэй байна. Ингэснээр 2025 оны 100 намрын улиралд нийт 80.6 сая толгойд хүрч мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээнд эерэг нөлөө үзүүлэхээр байна. Монгол орны бэлчээрийн дац гангүй хэвийн жилд дунджаар 85 сая хонь толгой малыг тэжээлээр хангах боломжтой бол 25 оны 100 намрын улирал байх малын тоог хонь толгой шилжүүлснээр 100 сая толгой болж бэлтээрийн даацаас 15-аас 20 сая толгойгоор хэтрэх төлөвтэй байна. Мал аж ахуйн салбарын 25-аас 26-ны өвлжилт, таваржилтын бэлтгэлийг хангах хүрээнд малыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, малчтын амжиргааг хамгаалах, дэмжих, бэлчээрийн даацад малын тоог тохируулах арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Хүнс үдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, малын гаралтай бүтээгдэхүүн, түүхэн эдийн дотоодын болон гадаад худалдааг дэмжих, хөнгөн хүнсний үйлдвэрийн босруулах үйлдвэр хүчин чармайлтыг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж байгааг энд мэдэгдэе. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.